сайн мэдхүн од мөндөр сууг үзэх сонсогчид та бүхэндээ сайн сайхны хүсэн мэдчилж байна. Дэлхийн сууднууд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост долгионоор хүлээ авч сонсож байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар үрждэх сар хариултаа хадгалын урайтай Худалдаа хөгжлийн банк, за мөн Innovation-тэй хамтдаа жаргалтай урайтай Innovation компани хамтран ажиллаж байна. За студид Хятад улс Ланжао хотоос бэлгүүн холбогдсон байна. Хөтлөгч Цэнгэл хоёр нар ажиллаж байна. Өнөөдрийн сэдэв бол маш сонирхолтой 20 наснда алуулсан суутан. За өдрийн мэнд. Өдрийн мэнд сайн байцгаана уу? Тэ 20 наснда алуулсан суутан гэхээр бүр айгүй жоохондоо нас орсон ийм хүний тухай ярилцсан хоёлаа өнөөдөр. За тэгэхээр яг хоо Цэнгэлээ чи нөгөө юг санаж байна уу? Бидний нөгөө жоохон байхад ийм хүүхэд залуучуудын нэвтрхий төлгөөд ийм улаан ном байдаг байсан шүү дээ. 3 байдаг. Тийм эхний хоёр нь болохоор Монгол улсын түүх. Тэгээ би амар сайн сандаг нь хоёрдугаар бүтээс Сүхбаатарын тухай нэг бидалт хийх гэж уншиж ирсэн санаад байна. Тэрний 3 дугаар бот дээр нөгөө дэлхийн ийм алдартай суутан хүмүүсийн тухай тий байдаг. Намтруудын тухай байдаг. Би тийм нөгөө жоохон бахта тэр чинь ингээл чинь би Исаак Ньютоны тухай унших юм бол хамгийн арагшаан очоод энэ үсгийг хараад энэ үсгийг хараад тэгэл Ньютон ингээл за буцаагаал тэдгээр хуцгээл ингэж хардаг. Тэр нь амар ядаргаатай санагддаг байсан байхгүй юу надад. Тэгэнгүүт нэг юм хийжсэн. Нөгөө тэр номыг би эхнээс нь уншиж дуусгаад тэгэнгүүтээ баахан эрдэмтдийн кодлоод хиймч гэх юм бол хээ үсэг тий. Тэгээд тэгэнгүүтээ одоо нөгөө нэрний ихний үсэг тийм байдаг ч юм. Тэгэнгүүт юм буланд нь юмнууд наагаад тэгээ нөгөө манай ээжийн ажил дээр юм наадаг нөгөө үн бичээд наачдаг юм цааснууд байдаг шүү дээ. Тийм амирх байдаг шүү дээ. Тэдний авчирж байгаа хуудас болгон дээр нь тэгэж наагаад тийм өөрийнх нь каталогийг хийгээд тэгэнгүүт ингээд би жишээ нь за би математикч хүний тухай уншиг юм өөрийнх нь каталогоос математик гэдэг рүү н орж байгаа л тэр хүн энэ өнгөтэй цаасан дээр нь байгаа мэн гэж шууд нийцчих болдог байсан бохоггүй. Тэгэнгүүт аяга амар байсан надад тэр. Тийм юм хийж явахдаа байж тээ өөртөө тий. Тийм юм хийж явахдаа энэ Эвересте Галва гэдэг хүний тухай анх мэдээд яг хуу тухайн үед болохоор би энэ Галвагийн тухай уншаал өнгөрсөн. Яг нөгөө Бальзам гээд анх хүнд нөгөө мис засал хийгээд хүний анхны анатомик зурсан тэр хүний тухайс ингэж мэдчихээ. Дараагийнх нь Галва байсан. Тэгээ Галваг уншсан чи Галвагийн хэсэг ерөөсөө тэр номны нэг том хуудасны нэг нүүрл байд. Нэг нүүрний тал байдаг заяа. Богнохоо гэсэн. Ер нь айгу тавчхан бичсэн байдаг штэ. Тийм дээр айгу тавчхан бичсэн. Тэгээ өөрөө ингээд 20 жил амьдарсан хүн болоод ч тэр юм тавчхан байдаг. Тэгээ эхлэхдээ айгу сүртэй эхэлдэг байхгүй. Тэр хэсэг нь яаж эхэлсэн гэхээр би 20 наслаа. Би 20 наснда хүүхдээ хийж болох бүхнээ хийчихсэн гэсэн юм. Айгу сүртэй үгээр эхэлдэг. За тэгээ Галуу гэдэг эрдэмтдийн тухай анх уншсан. Тэгсэн манай хүн математикийн хүн байж таараа тухайд нэг ойлгоогүй яг математикт яг юу хийцэн те манайхаар яг юм юу хийцэн нэг ойлгоочгүй тэгээ ингээ өнгөрцөн байж байгаад бүр хожим одоо бараг ингээ 10 хэдэн жил өнгөрцөн юм байна дөө. Их сургуулийн 3 дугаар курст оюутны эрдэм шинжилгээний хурал гэж болдог. Тэрэнд ангийнхан орхонгоо гэдэг охинтой цуг орохоор боллоо. Битээр хамтарч юм хийгээд тэгээ ингээл тэр чинь нөгөө юм эрдэм шинжилгээний пейпер уншаал янз янз юм хийдэг. Энэ бит хоёрын хийсэн ажил юуны тухай байсан бэхээр ер нь орчин үеийн квант компьютерийн алгоритмын суурь онлайн тухай бит хоёр сураад тэрийг ингээл ихтгэл болгож орж байгаа. За тэрэн дээр математикийн төгсгөлөг мэргэжлийн хэлгээрээ төгсгөлөг талбар гэдэг зүйл орж ирдэг. За энгийнээр ярих юм бол ерөөсөө л ийм төгсгөлөг одоо зүйлтэй төгсгөлөг гэдэг нь хязгаартай гэсэн үг шүү дээ тий. Хязгаартай зүйлтэй зүйлүүдийг одоо дотроо хязгаартай зүйлүүд байдаг нэг юм хөргөгч бай гэж бодлоо л доо. Дотор нэг юм хідэн ширхэг помидор үүдээ тэрийг дотор нь би яаж өргөх вэ гэдэг бодлого байхгүй. Тэгээ ийм бодлогын тухай сураад энэгээр энэ орчин үеийн квант компьютер гэдэг зүйлийн яг нэг алгоритмын үндсийг ингэж бичдэг юм байна. Одоо квант компьютер гэдэг чинь юм кубит гэдэг зүйлүүдээр бичигддэг. Бидний ашигладаг энгийн класс компьютер бол бит гэдэг зүйлүүдийг ашигладаг шүү дээ тий. 0 эсвэл 1 гэдэг утгыг авдаг. Кубит бол энэ хоёр утгын суперпозицийг авч болно гэх мэт. За хасаагийн маань квант компьютерийн нэвтрүүлгүүд дээр зөндөө яригдсан байгаа. За өмнөх бас од мөндрийн шинжлэх ухааны гайхамшиг дээр квант компьютерийн тухай миний ярьсан бас дугаар байгаа. Тэрийг манай сонсогч нар дэлгэрүүлээд сонсчих юм бол энэ тухай дэлгэрэнгүй. За гол санаа нь юу вэ гэхээр ерөөсөө энэ кубитийг математикийн хэлээр яаж бичдэггүй гэдгийг энэ 200 жилийн өмнө амьдарч исэн Эвересте Галва гэдэг эрдэмтэн математикт хамгийн анх оруулж ирсэн байна. Тухайд бол мэдээж квант компьютер ч юм уу квант физик нэгдэггүй байсан. Гэхдээ энэ хүн энэ төгсгөлөг талбарын онол гэдэг өнөөдөр бол энэ Галвагийн онол гэдэг онолыг хамгийн анх бий болгосон. За энэ нь өөрөө ерөөсөө тухайд математикт
цоош нь хоёр салбарыг бий болгож байгаа юм. Ерөөсөө хоёр цоошин салбарыг шинээр бий болгосон. Гэхдээ манай Галва энэ үед 17 настай хүүхэд байсан байна. Энд чинь баг одоо бол тий 10 жилээ төгсөөгүй хүүхэд байсан байгаа байхгүй. Айгүй юм залуухан хүүхэд байсан. Ийм залуудаа энийг бий болгосон. За мөн группийн онол буюу бүлгийн онол гэдэг онолыг бий болгосон. За энергийн физик бол ерөөсөө энэ бүлгийн онол гэдэг дээр суурилсан байдаг өнөөдөр. Одоо нөгөө бидний энэ протон яаж бүтсэн тий. Хоёлаа Ричард Файнмантай дугаар дээр ярьсан шүү дээ. Баахан энэ Файнман диаграм энэ гэх мэт зүйлүүд. За эдний үндсэн суурь нь өөрөө бүлгийн онол гэдэг математикийн онол дээр суурилсан байдаг байхгүй. Энийг бас 200 жилийн өмнө 17 настай Галва гэдэг эрдэмтэн би бол одоо математикч тий жоохон залуухан нөхөр би анх үндэслэлсэн одоо үндсийн тавьсан байгаа юм. За ингээд ийм хүний тухай өнөөдөр ярина. За энэ нөхөр бол өөрөө Францад амьдарч исэн нөхөр. Тэгээд Францын яг хувьсгалын үед амьдарч исэн. Амар юм галт цолтой одоо нэг дэврүүн амьдрна гэдэг штэ тийм амьдралыг үзсэн хүн байна. За Галвагийн намтрыг эхнээс нь харахаар манай хүн 1811 оны 10 сарын 25-ны өдөр төрсөн. За аав нь болохоор маш одоо тухайн үедээ алдартай том нөлөө бүхий одоо Republican гэдэг штэ либерал улс төрч хүн байсан. Ээж нь болохоор ерөнхийдөө Галвад багаас нь хичээ одоо гэрийн боловсрол болгосон. 12 нас хүртэл ээж нь уншиж, бичих, хөгжим тоглох, утга зохиол унших гэдэг энэ бүх одоо боловсролыг олгосон байна. Тэгээ ээжийнх нь хүүдээ ялангуяа зааж өгдөг гэсэн боловсрол нь ерөөсөө хөгжим тоглох. За тэгээд латин хэл зааж өгсөн. Мөн одоо нэг классик утга зохиолын номнууд байгаа шүү дээ, классик утга зохиолын номнуудыг агүй их уншиж өгдөг байсан 12 хүртэл. Тэгээ 12 наснда Галва үжээ тухайн үеийн одоо боловсролын системээр бол 16, 17 та хүүхэд эзэмшсэн байхаар хэмжээний боловсролыг үзээ тийм эзэмшсэн байсан. За ингээд 12 наснда 1823 оны 10 сард одоо нөгөө лицей сургууль гэж ярьдаг шүү дээ, тийм. Манай Мари Кюри манаас өөрөө юм лицей сургуульд орсон байсан шүү дээ. Польших. Яг тийм лицей сургуульд элсэж ороод тэгээд одоо өөр юм одоо юу гэдэг вэ? 10 жилийн боловсрол нь эхэлсэн гэх юм уу да. 10 жилийн боловсрол нь эхэлсэн. За гисэн лицейд ороод нэх удаагүй манай хүн ерөөсөн математик тийм гоц авьяастай гэдэг нь сургуулийнх нь Пол Эмилио Ричард гэдэг одоо бол бас үнэхээр том математикч нарын нэг юм философч математикч нарын нэг хүн анзаараад Галвад математик зааж өгсөн ба. Тэгсэн энд 14 дөрөвтөөс нь эхлээд Галвад ийм тусгай математикийн хичээл одоо сонгоны математик зааж өгсөн байгаа байхгүй. Тэгсэн нэг сонирхолтой юм болсон. Яасан гэхээр Галвад Legendre гэдэг алдартай математикчийн номыг уншуулахгүй. Энэ ном нь өөрөө математикийн мэрэгжлийн ном, одоо математикийн эрдэм шинжилгээний өгүүлэл гэдэг шиг ийм ном байна. Тэгсэн манай хүн нөгөө номыг уншихдаа яг уран зохиолын ном уншсан юм шиг уншаад дуусгацсан. Ерөөсөө л одоо нэгд өдөр ихэлсэн бол 5 дахь өдөр нь дуусчихгүй нөгөө номыг уншаад хамгийн минь ойлгоцсон тийм чи. Тэгээ ингээд тэр Legendre гэдэг нь өөрөө бас айгүй алдартай математикч ихгүй маш юм advanced те өндөр түвшний математикийн ном бичсэн чинь манай Галва нөгөө тийм байхгүй одоо нөгөө зажлахгүйгээр залгина гэдэг штэ те нөгөө номыг ерөөсөө ингээд зажлахгүйгээр залгицсан байна. За ингээд уншаад дуусгасан. Тэгээд энэ ерөөсөө энэ онцгой математикийн авьяастайг анзаараад багш нь дахиад Лагранжийн номыг өгсөн. Лагранжийн номыг уншаарай. Тэгсэн нөгөөт нь дорн тэгээд дуусгацсан. Тэгэл энэ нь ерөөсөө л өөрийг нь математикийн гоц авьяастай. Тэгээ математикийн номнуудыг зажлахгүй залгидаг гэдгийг харуулж байгаа. Тэгээ энэ дээр бас их сонирхолтой зүгээр миний хувьд нэг юм сонирхолтой дурсамж байдаг нь юу гэхээр нэг орхингой гэд манай тэр ангийн охин бит хоёр тэр эрдэм шинжилгээний хурал бэлтгэл ингээл орой болохын тэр тооцоонуудыг хийн штэ. Энд чинь нэг өөр хүний эрдэм шинжилгээний ажлыг би эхлээд ойлгохын тулд бүх тооцоог нь өөрөө дагаж хийдэг. Яг ингээ өөрөө гаргах ёстой. Тэнгүүд би тэнцээ ерөнхийдөө ингээд хідэн 2 сар хэрэгтэй болсон юм. Айгу хэцүү. Заримдаа алдаа гарган тэгээ алдаагаа дахиад эхнээс нь хийн сүүл рүүгээ барыг шантрах гээд байгаа байхгүй. Тэгсэн манай орхингой болохоор яг энэ галуу шиг нөхөр байна. Ямар нэгэн физикийн бодлогыг ерөөсөө зажлахгүй залгидаг заяа. Амар боддог. Ямар нэг юм хүнд онолыг ерөөсөө ингээд говьд одоо ингээд илсэн дээр ус асгахад амар гой шингээгээд авчдаг штэ тий. Тэр шиг ямар ч хүнд концептыг маш хурдан ойлгодог юм ихтэй. Бүр үнэхээр гайхалтай юм тарихтай. Тэгсэн ингээ орхингоор залсан. Орхингоо ерөөсөө надад 3 хоногийн дотор миний 3 сар нухаж чадахгүйсэн юм ойлгуулчих чаа. Үгүй ингээл хийгээл болоо штэ наа чинь.
Тэгээ энэ талаараа ингээд их зүгээр юм сонирхолтой одоо тохиол гэх юм уу те. Би багадаа Галваг уншаад нэг ойлгохгүй байжсэн чинь Викторийн эрдэм шинжилгээний ажил Галватай холбогдоод Галвагийн онолыг ойлгохгүй ядаа байжсэн чи тэнцээ нэг Галва шиг нөхөр надаа Галвагийн онолыг айгүй амархан тайлбарлаж өгөөд гэх юм ийм сонирхолтой зүйл болж исэн. Тэгээ тэр нь бас охингод айгүй баярлагдав. Тэгээ одоо ч гэсэн Виктор ингээ хаяа физикийн ч юм уу эсвэл ингээд юу байгаа энэ төр бичдэг л. Яг нөгөө цагийн зөрүүнээс болоод сүүлийн баг 1 жил хэртэ бичихгүй байхаа. Би ч бас жоохон завгүй болчиход манай хүн ч айгүй завгүй байх шиг байна. Ийм нэг юм сонирхолтой эмгтэй физикч Америкийн нэгдсэн улсад айгүй том юм хийгээд байж идэг. За ингээд Галва руугаа эргэж оръё. Тэгсэн манай Галва чи ингээд нөгөө хамаг математикийн тэ хүн түнд номнуудыг ерөөсөө зажлахгүй залгаал тэ ингээд говьд бороо орж байгаа юм шиг шингээгээл бүгдийг ойлгоод хүлээж аваад байгаа байхгүй. Амар лаг тарих байгаа. Тэгээ ерөөсөө анхны пепер буюу анхны эрдэм шинжилгээний ажил 16 наснда бичсэн. Жохон хүүхэд юм чинь. Тэгээ энэ ажил нь өөрийг нь тухайн үеийн одоо энэ академийн одоо математикийн Францын математикийн академийн шагнал нэр дэвшигдээд тэгээ ингээд шагнал авцсан баг. За ингэсэн энд ирсэн да. Тийм. Энэ үед бас ингээд Галвагийн амьдралын одоо эхний юм сонирхолтой сорилууд гарч ирж байгаа. Тэр нь юу вэ гэхээр за математикт бол манай хүнийх юм асуудал болох гараагүй. Юунд асуудал гарсан гэхээр Кош гэж айгүй алдартай математикч байдаг. За Кошийн нөхцөл гэх мэтэр ингээд бид нар 10 жилдээ үздэг шүү дээ. Кошийн тэнцэл биш гэл нэг юм сонирхолтой нэртэй. За энэ Кош маань тухайн үед энэ шинжилгээний академийн ерөнхийлөгч байсан юм байна л та. Тэгээ Галвагийн пеперийг рефер хийсэн хүн багхгүй. Рефер хийнэ гэдэг нь Галвагийн пеперийг хэвлүүлэх үгүй юу гэдгийг шийддэг хүн гэсэн. Энэ хүн үнэхээр зөв юм ингээд хийсэн үү? Эсвэл те худлаа ярьсан юм уу гэдгийг шийддэг. Тэгсэн манай Кош яасан гэхээр эхлээд татгалцсан. Нөө наадахны чинь пеперийг би хэвлүүлэхгүй. Гэхдээ Кош наад пеперээ харин тэр математикийн том шагнал руу явуулчихаа гэд. Гэхдээ Кош маань яагаад ингэсэн бэ гэдгийг өнөөдөр бид нар мэдэхгүй. Гэхдээ зарим одоо түүхчд Галвагийн намтрыг судалдаг түүхчдийн үзэж байгаагаар Кош маань улс төрийн хувьд Галвагийн эсрэг хүн байсан байхгүй. Нэгсэн Галвагийн аавын эсрэг либерал хүн байсан. Тийм учраас магадгүй энэ пеперийг хэвлүүлэг юм байна гэдэг. Гэтэ хэрвээ наад чинь үнэн юм бол яагаад Галвад энэ математикийн шагналыг өгсөн юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Яагаад тэгэхээр тэр математикийн шагналыг өгсөн хүн одоо эцсийн шийдвэрийг хийсэн хүн нь Кош өөрөө байсан байхгүй. Тэгэхээр магадгүй өөр юу байсан шалтгаан байж магадгүй. Тэгсэн Галва ингээд лаг одоо ингээд карьер эхэлж штэ тийм математикийн маш гоё карьер эхэлж байна. Тэгсэн амьдралд нь маш харамсалтай зүйл тохиолдсон. 1820 оны 7 сарын 29-ний өдөр Галвагийн аав нь амиа хорлолцноос орсон. За энэ нь ерөөсөө цэвэр улс төрийн гарал одоо зүйлээс болоод ерөөсөө цэвэр улс төрийн шалтгаантайгаар Галвагийн аав амиа хорлсон. За энэ нь Галвад өөрөө улс төрт оролцох шалтгаан болж өгсөн байна. За яг энэ үедээ Галва тухайн үеийн Францын хамгийн том их сургууль болох Францын политехникийн их сургуульд шалгалт өгсөн. За эхлээд уул нь бол энэ политехникийн их сургууль шалгалт өгсөн л дөө манайгаар. Тэгээд бүдэрцэн тэнцээгүй амар гоцхонтой мөртлөө сонио ямар нэгэн шалтгааны улмаас энэ их сургуульд тэнцээгүй. За аавыгаа амиа хорлож нас орсны дараа дахиад энэ их сургууль шалгалт өгсөн бас тэнцээгүй. Тэгсэн яагаад тэнцээгүй гэдгийг тухайн үед одоо нэг шалтгаан байгаа шүү дээ. Ийм шалтгааны улмаас тэнцээгүй гэсэн. Тэр шалтгаан нь юу гэсэн чинь Галва ингээ шалгалтын дээр бодохдоо хитрхи олон ийм логикийн өсрэлтүүд хийгээд нөгөөтхийн нөгөө шалгаж байгаа хүмүүс нь ойлгохгүй. Тийм болохоор ингээ Галваг тэнцүүлээгүй гэдэг. Тэгээд нөгөө бодлого хамгаалалт гэж болдог байхгүй. Бодлого хамгаалтын Галваг дуудаад ярьсан чинь Галва айгүй юм ууртаагаар одоо юмтэй жоохон violent маягаар юм ууртаа ширүү маягаар нөгөө хүмүүстэйг маргалдаад гэтээ яг аргагүй шүү дээ. Энд чинь аав нь амиа орлож насраад удаагүй тий. Тэгээ энэ улс төрийн юу дөнгөж орж байгаа энэ хүн. Тийм байсан учраас ингээд тэнцэлээгүй. Тэгээ ерөөсө Галва École Polytechnique сургуульд ороогүй. École Normale гэдэг энэ École зүгээр энгийн гэх юм уу та тий. Энгийн их сургуульд нь орсон. Гэхдээ манай хүн бас яагаагүй. Энчэнэд ямар нэгэн зэрэг хамгаалаагүй. Ерөөсөө ямар нэгэн их сургуулийн одоо юу дүүргээгүй гэсэн. Бакалавр ч юм уу, магистр ч юм уу, доктор дүүргээгүй. Гэхдээ ингэж сурах гэж явж байхдаа энэ хүн яасан гэхээр математикаас гадна улс төрийн одоо юунууд маш их холбогдож эхэлсэн ба. Улс төрийн хөдөлгөөнүүдэд айгүй ихээр холбогдож эхэлсэн.
Яг тэгэхээр нөгөө аав нь айгүй том улс төрч байсан учраас аавынхын үзэл бодлыг хамгаалах, аавынхын улс төрийн намыг хамгаалах, тий либерал хөдөлгөөнийг хамгаалах гэдэг энэ улс төрийн хөдөлгөөнд маш хүчтэй оролцож эхэлсэн. За хоёул эхний хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд энэ улс төрд нь яг юу болов вэ гэдгийг ярилцсан. За Дэлхийн судалгааны нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын уриатаагаар худалдаа хөгжлийн банк маань одоо хариултаа хадгалын үйлчилгээгээр бидэнтэй хамтран ажиллаж байгаа. За худалдаа хөгжлийн банк маань одоо хариултаа хадгалын үйлчилгээг 4 сарын 12-ноос 5 сарын 13-ны хүртэл одоо хугацааг нь сунгаад 25,000 төгрөгийн маань 2 дахин үржүүлээд өгье гэж бидэнд одоо ийм урамшуулал зарлаж байгаа. За хариултаа хадгалын үйлчилгээ гэдгийг манайхан ер нь ойлгож байгаа. 500-аас 5,000 төгрөг хүртэлх үнийн дүнгээр хариулт мөнгнөөсөө таны хадгаламжийн хариултаа хадгалын данс руу суудагдаж нэмэгдэж авагдах байдлаар танд өөрт чинь мэддэхгүйгээр ийм сайхан хоримтлал үүсээд дээрээс нь тэр хоримтлал чинь 25,000 болоход нь 50,000 болгоод үржүүлээд өгнө. За тэрнээс хойш та дахиад хадгалаад явж болно. Хариултаа хадгалын үйлчилгээ ер нь биднэрт маш үр өгөөжтэй гэдгийг худалдаа хөгжлийн банкны маань хэлээд байгаамаа. За дэлгэцэн дээр QR код гарч байгаа. Тэрийг уншуулад худалдаа хөгжлийн банкны онлайн аппликейшн татаатай харилцагчаар бүртгүүлж болно. За өөртөө тохирсон одоо виртуал картыг маш хурдан хугацаанд үүсгээд авч болно. Дээрээс нь худалдаа хөгжлийн банкны хэрвээ харилцагч биш бол ойрын салбаруудаар за эсвэл одоо аппликейшнийг татаад бүртгүүлж болно. Бүх салбаруудаар энэ үйлчилгээнд бүртгэж байгаа. За хариултаа хадгалын үйлчилгээгээр манай одоо сонсогчдоос за манай ажлын хүмүүсээс ч үр шимийн хүртсэн хүмүүс маш олон байгаа. Тэгэхээр худалдаа хөгжлийн банкны одоо дурын салбарт хандаад хялбар хоримтлал үйлчилгээг нээлгэх боломжтой. За эсвэл та 1800 1977 усны дугаараар лавлаад бас мэдээлэл авч болно. За худалдаа хөгжлийн банкныхаа хариултаа хадгалын үрждэг сар хариултаа хадгалын үйлчилгээнд хүмүүсээ нэгдэрэй гэж уриалж байгаа шүү. Тэгээд нөгөө манай хуучин захирал чинь ингэж хариултаа хадгалсаар байгаа маш явцсан гэдэг шүү дээ. Тэгэхээр хүн бас нөгөө тийм хариултаа ихэнхдээ нөгөө анзаардаггүй ялангуяа бага хэмжээний мөнгө гэхээр тэгэхээр уул нь миний өмнөөс хариултыг чинь хадгалаад өгөө нөгөө анзаарахгүй байгаа мөнгөийг чинь хадгалаад өгөө гэж байгаа юм чи очиод нийлүүлчихвэл айгу зүгээр юм бэлээ. Тэгээ би бас ингэж бодсон. Би нөгөө сайн Монгол тогтоо нийлгүүлсэн шүү дээ яг энэ үйлчлэгийг. Тэгэнгүүт ер нь одоо нөгөө утас центрээрээ жоох ингээд би ч нөгөө утас центрээр харахаар жоох хэцүү. Тэгэхээр ингээд очиод уулзчихвал амар юм бэлээ. Өөртөө ойрхон байгаа салбар дээрээ. Тэгээ яг уулзаад тэгэд нүүр нүрээ хараад ярилцсан гэдэг шүү дээ. Тэгэж яг ярилцаад танилцуулгыг авчих юм бол хамаагүй амар юм билээ. Тэгээ шууд тэр дороо нээлгүүлээд тэгээ түрүүний хэлснээр би болохоор яг 2500-аас 3000 төгрөг дээр сонгогдсон байгаа. Нөгөө миний хариулт ийм байгаа үед гараараа гэх. Би ягаад ч юм нөгөө юм худалдаа хийхээрээ дандаа 9700 17000 гэсэн юм дээр тааруулаад байдаг байхгүй. Тэнгүүт яг үлдсэн мөнгөө тэгээ хадгалчихаар их зүгээр юм бэл. Тэгээ бас нэг гоё энэ урамшуул нь одоо чинь баг ингээл 2-7 хоногийн дараа дуусах гэж байгаа юм. 13-нд те 5 сарын зүгээр мөнгө өгье гэдэг байгаа шүү дээ. 25,000 төгрөг хөргөчээ тэгээд зүгээр мөнгө өгье гэдэг. Ийм боломж хин хүнд хизээл нэг зүгээр мөнгө өгье гэдэг үлээ те. Энийг заавал хийчихвэл гоё санагдсан. Минийх нэг 25,000 төгрөг баг энэ 7 хоногт хүрчих болов гэж найдаад байна. Тэгээд тийм болно ёстой. Тэгэл 50,000 төгрөгтэй болчихно. Тэгээ магадгүй ингээд жилийн дараа хэдэн төгрөг болох юм битгэхгүй харж илээ те. Би бол ерөөсөө зориг байрны урчилгаа цуглуулна гэдэг байгаа шүү дээ. Хариултаараа. Яг байна. Тэгэл эн чинь өөртөө тийм дарамтгүйгээр. Тийм өөртөө ямар ч дарамт байхгүй. Тэгээд нэгд өдөр болох нөгөө бүртгүүлсэн утасны дугаарлал мессеж ирчдэг. Таны хадгаламж юм болж байна, ийм мөнгө боллоо гэд. За мөн давхар ямар үйлчлэгээ хийлгэж болох вэ гэхээр нөгөө дансанд бутархаа мөнгө үлдчихдэг штэ. Ад мад шиг бутархаа юм харж чаддаг хүмүүст айгүй гоё зөө. Тийм бутархаа мөнгө үлдчихэнгүү тэрийгээ бас ингээ хадгаламж руугаа татуулахаар тохируулчих болно. Тэгэхээр бүр кул байна. Тэгэхээр ерөөсөө айгүй гоё одоо ерөөсөө л нэг юм анзаардгүй эсвэл илүү ч юм уу ингээ дээш тийшээ хаашаа үргэцэн мэддэхгүй алга болчдөг мөнгө чинь хадгалаад өгье л гэдэг шүү дээ. Урна битээр бол айгүй буддист маягаар мөнгө хадгалах арга гэдэг шүү дээ нэг. Юу юм бэ штэ тэр очиод уулзна гэдэг чинь нэрээ зөв шүү. За зөвхөн энэ хариултаа хадгалын үйлчлэгийн сад маш олон үйлчлэг байгаа. Очиод боддоор өөртөө тохирсноо бас сонгох хэрэгтэй тий. Харин тийм. Тэгэл одоо бид нар угаасаа ихэнхдээ ингээл төгжрлээс болол гадуур алхах чийдэг эсвэл төгжрэл зогсож чийдэг хамгийн ойрхон худалдаа хөгжлийн банкны салбар руу ороод уулзчих зүгээр юм л тий. Худалдаа хөгжлийн банкны нэг дажгүй юм нэг очер багтай байдаг тий. Тэгэхээр нэг юм очер нь сууж цаг үрээд байхгүй юм байлээ. Тийм болохоор манайхан ер нь л очиод уулзчих юм бол айгүй зүгээр шүү. За баярлалаа. За ингээд галвагийн маань өөр нэг төрх
Тэ. Тэр нь юу гэхээр одоо ингээд их гоё математикийн гоц авьяастай, математикийн хувьд ийм төгс маягийн тий айгу ухаантай хүүхэд өсөж явж байваа. Тэгсэн хөрхи политехникийн Эколийн политехникийн сургуульд 2 удаа шалгалтнаас одоо шалгалтанд нь тэнцээгүй. А нөгөө нэг хэцүү зүйл тохиолдсон аав нь улс төрийн шалтгаантайгаар амиа орлоод нас барсан. За ингэсэн энэ 1800 оны ялан эхний 30 жилийн одоо 50 жилийн Франц чинь ерөөсөө аимшигтай ийм адал явдалтай газар واخгүй. Хэрвээ Дюмагийн зохиолыг эсвэл одоо Виктор Хьюгогийн тий зохиолуудыг унших юм бол яг энэ үеийн Франц орнуудын энэ цаг үеийн Францын тухай маш гоёор гаргацсан байдаг. За тэгэхээр Францад юу болсон бэ гэхээр хувьсгал болсон. Хувьсгал болоод 10 дугаар Чарльз хаан ширээнд суудсан. Ингээ 10 дугаар Чарльз хаан ширээнд суучаад мань нөхөр тэр хаан ширээнээс буухтаа яасан гэхээр улс төрийн эргэлт хийгээд Францын хувьсгалыг эхлүүлсэн байна. Нөгөө алдартай 7 дугаар сарын хувьсгал маань ингэж эхлээд Филиппе Луи хаан болсноор энэ хувьсгал дууссан. Гэхдээ энэ маань ерөөсөн энэ Францын гудамд юу болж байгаа вэ гэхээр нөгөө юм кинонууд дээр гардаг шүү дээ тий. Ялангуяа юм Наполеоны үеийн кинонууд дээр гарахтай энэ гудамд ингээл жагсаалууд болдог шүү дээ. Алдартай Францын жагсаалууд болоод тэгэл төрийн эргэлтүүд хийдэг. Яг ийм зүйлүүд маш их болдог гэсэн. Энэ гудамд хамгийн том одоо эсэргүүцлийн жагсаалыг хийдэг хамгийн том энэ эсэргүүцлийн жагсаалуудыг хөтөлдөг хүмүүсийн нэг нь Галва байсан байхгүй. Галва л ерөөсөө энэгээр алдартай. Тэг маш юм цөстөө, зоригтой хүн байсан. Дуу хоолойгоо маш юм хүчтэй илэрхийлж чаддаг. Тэгж ингэж одоо манай Галва улс төрийн янз янзын хувьсгалууд оролцож эхэллээ. Бас нөхөр жоохон юм одоо өөрийнх нь бодлыг шууд хэлчихдэг. Яасан гэхээр энэ улс төрийн хувьсгалуудад оролцоод байна гэдэг Эколийн их сургуулиуд нь оюутнуудаа анхааруулга өгсөн байна л да. Та нар ингэж болохгүй тий хичээлээ хий битээ хийж тийшээ одоо ингээ савсганжгүйгээд гэхгүй. Тэгсэн Галва тэр нь таалагдав. Бид нар бол Францын иргэн, бид нар бол иргэн хүмүүс, бидний энэ тий бидний толгой дээр хин гарч байгаа мэд хэрэгтэй энэ төр. Тэгээ шүүмжлээд Эколийнхаа сургуулийнхаа захирлыг шүүмжлээд захиа бичсэн. Тэгээ бүр ингээд захианыхын төгсгөлд өөрийнх нь нэрийг Эвристе Галва гэд бүтнээр нь бичсэн байна. Тэгсэн нөгөө захиагийн сонир хэвлсэн хүн нь Галвад санаа зовоод эн чи 17 настай тэгээ жоохон хүүхэд байгаа байхгүй. Энэ хүн чинь сургуулгүй болчих үед амьдралгүй болчих үед гэж санаа зовоод нэрийг нь уул нь яагаагүй сонир дээрээ захиаг нь хэвлэхдээ нэрийг гаргаагүй гарын үсгийн нэгсэндээ гаргаагүй гэсэн үг шүү дээ. Гэхдээ яаж хийж байгаа тэр захирал энэ угаасаа л Галва гэдэг энэ эсэргүү нөхрөл хийсэн гэдгийг гадарлаад Галваг найзуудтай нийлээд сургуультай нөгөө сургуулийн хорионд оруулсан байна. Та нар гарахгүй. Гэхдээ энэ хэд маань гарсан мэдээж ингээд тий янз янзын хувьсгалын хөдөлгөөнд оролцсон. Тэгсэн Галва яасан гэхээр нөгөө хувьсгалч юм юунуудын сургуулаас нь дарах гэдэг юм гот нь сургуулаа хайж яваад артиллерийн Republican улс төрийн одоо намын артиллерийн группт орцсон. Цэргийн группт орчиж байгаа байхгүй. Үндэсний гард гэдэг ийм группт орцсон. Тэгээ энэ групптэй ороод улс төрийн одоо янз янзын тэмцлүүд гэх юм уу та янз янзын хөдөлгөөнүүдэд идэвхтэй оролцож эхэлсэн байна. Тэгэхдээ давхар манай хүн 2 пейпер өчсөн математик дээр. Давхар математикийн ажлаа хийгээ явж байсан байхгүй. Үнэхээр өөрийнх нь те нэгт чаддаг, хоёрт өөрийнх нь юм дурлцсан зүйл учраас тэрийг хайж чадахгүй. Ингээд оролцож эхэлсэн. Тэгсэн чинь 1830 оны шинэ жилийн өдөр 12 сарын 31-ний өдөр Галва тэргүүтээ 12 офицерыг Францын засгийн газар баривчлаад шоронд хийсэн. Яасан гэхээр энэ нөхдүүд бол ерөөсөө улс төрийн эргэлт хийж магадгүй байна гэд шоронд хийсэн байна. Галваг нь ерөөсөө найзуудтай наваач шоронд хийсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд 4-р сард ерөнхийд нь сулсан байна. Тэгээд 5-р сарын 9-нд манай хэд шоуд нэгдэг шүү дээ. Банкет зохион байгуулсан байгаа байхгүй. Нэгсэн нөгөө манай од мөндрийн 1 жилийн ой гэдэг шиг энэ хэд маань энэ улс одоо шоронгоос ямар ч ялгүйгээр суллагдсан баяраа тэмдэглэсэн. Тэгсэн энэ баяр дээр Галвагийн талынхан болон Галвагийн эсрэг талынхан байсан. За энэ баярын тухай айгүй олон одоо энэ тэ уултал юм да нэг талаар бас тэ. Энэ баяр гэдэг үл юу гэдэг вэ? Энэ тэмдэглэлт өдрийнхэн тухай тэмдэглэлт өдрийнхэн тухай бичиж үлдээсэн чухал одоо дурсамж бичиг байдаг. За тэр нь алдарт Александр Дюмагийн одоо бичээс байна. Дюма энэ дээр очисон байгаа байхгүй Галватай уулзах гэж. Галва Дюма хоёр ч бас найзууд байсан байна тухайн үед. Тэгээ яг хөө ингээд Галвагийн түүхийг уншиж явах би жоохон атаархсан. Яасан гэхээр
Галва ингээд дөнгөж өсөж исэн чинь Коши гэдэг хүн таралдаад. Кош бол маш том математикч. Лежендер гэдэг том хүний номыг уншсан. Лагранж гэдэг том хүний номыг уншсан тий. Тэгсэн Дюмата нэг цаг үед амьдарч ирсэн. Уран зохиолын үнэтэй тий. Тэг энэ ингээд Францын хамаг л одоо тархийг тухайн үед бүтээж исэн, тархиных нь одоо суур болсон энэ хүмүүстэй нэг цаг үед амьдарч исэн байгаа байхгүй манаагаар. Тэгэхээр айгүй гоё санагдсан. Ягаад ч юм цаг хугацааны машин бүтээх юм бол би ер нь галваатай очиж уулзсан. Галваагийн найз болно л гэж бодсон. Яг тэр төгсгөл хөдөлгөөнүүд нь оролцоод амар цустай амьдарсан байгаа байхгүй. Амар галтай амьдарсан нөхөр. За ингээд энэ шоу одоо нөгөө уултан дээр тий муухай юмдаа уулт гэж хэлэхэр хүмүүс одоо шүүмжлэх гэдэг юм. Энд юм чинь дандаа нэг үйл ажиллагаа гэх юм одоо юу гэх юм. Парти л гэж одоо тий. Партийн дээр л гээ нэрээ. Тий партийн дээр галва яасан гэхээр гартаа хутга бариад одоо юм жижиг чинжаал хутга байдаг штэ. Тийм чинжаал хутга нэг гартаа бариад нөгөө гартаа одоо дарс хийцэн. Гэтэ галва бол тухайн үед уудаггүй байсан. Энэ үед бол ер нь галва зүгээр ус л уудаг. Яг хуу дарс бол уудаг. Энэ үед чинь нөгөө нэг дарсыг бас айхтар ийм хүнд хатуу алкогол нь парисчууд бол тооцдоггүйсэн баггүй. Наа чин бол зүгээр бараг ус гэж тооцдог байсан ба. Энэ юм жоохон устай холцсон дарстай фруч маягийн юм хийцэн. Тэгээ ширээн дээр гарч зогссон ба. Айгу баатарлаг заяа. Ширээн дээр гарч зогсоод хутгаа дэшээ ингэж чиглүүлээд Түү Филиппе гэж хэлсэн ба. Түү Луи Филиппе гэж хэлсэн. Ерөөсөө Филипп хааны төлөө гэж хэлсэн ба. Гэтэ нэг гартаа ингээ хутга барьсан байгаа шүү дээ манай. За энийг нь нөгөө эсрэг талын републикийн нөхдүүд юу гэж харсан бэ гэхээр энэ муу дурак чинь манай хааны эсрэг одоо манай хааныг сүрдүүллээ гэж үзсэн ба. Тэгээ баг хааныг занал хийлж гин гэж харахаар яг зөв. Яг манай хааныг энэ муу тэ жоохон бацаанд гэж байгаа шүү дээ. Энд чинь жоох хөөхт байгаа шүү дээ. Тэгэж хараад энэ муу мангар бацаа манай хааныг занал хийллээ. Энийг одоо өстой нөгөө нэг юу гэдэг вэ? Мухан өгөөд идэг штэ монгол хэлний амьдрал үзүүлнэ чигээ тэтг лөө. Тэгээ ингээд энэ муу нөхрийг одоо шийтгэнэ гэд. Тэгээ цагдаад очиж матчихгүй юу. Тэгээ цагдаад матсан чинь ерөөсө хэдхэн хоногийн дараа манай галга буцаагаад гянданд ороод. За энэ гянданд байхдаа манай хүн одоо өөрийнх нь найзтай хэлснээр бол анх удаага архиуж үзсэн гэдэг юм билээ. Архиугаад нэлийн согтцсон бүрдэн чинь. Тэгээ согтцсон бахтай хүн чинь ингээд жоохон болохгүй юм ярина штэ тий. Тэгхдээ галва тэр шоронд байсан хүнд одоо хажуудаа цуг хоригдож исэн гянданд хоригдож исэн хүндээ юу гэж хэлсэн бэ гэхээр би удахгүй үхэн би ерөөсөө ингээд удахгүй үхнэ. Гэхдээ би ингээд хийж болох айгүй олон юм хийцээ. Миний энэ үхлийн шалтгаан бол ерөөсөө л хайр дурлал. Би нэг хүүхэнд маш их хайртай. Гэхдээ тэр хүүхний өмнөөс би эрүүл тулаанд ороод тэгээд ингэж үхнэ. Чи намайг ингээд ойлгож байгаа үстэй тий. Би ингээд удахгүй үхэн би аавынхаа анаас очино. Би аавыгаа алдсан би сургуульдаа тэнцээгүй. Тэгээ намайг ингээд одоо улс төрийн хувьд гүтгээд шоронд хийчихэж чинь. Тийм учраас ингээд миний амьдрал бол одоо ингээд бараг болчлоо маягийн ухааны юм ярьсан гэдэг юм бэл. Гэтэ энэ маань өөрөө яг бүрэн одоо түүхчдэр батлагдсан биш. Энэ нэг цуу яриа маягийн юм байж идэг. За мөн манай хүн энэ шоронд гянданд хоригдож явахдаа амиа орлох гэж үтсэн гэдэг юм бэл. Одоо энэ чинь 19 настай хүүхэд явж байгаа юм. Амиа орлох гэж үтсэн. Нөгөө гянданд цуг хоригдож исэн хүмүүс нь харин галваг аварсан учраас тий нөгөө амиа орлогын зогсоосон учраас энэ хүн ингээд амиа орлоогүй гэсэн юм түүхэн баримт байдаг. Тэгэхээр ингээд харахаар ер нь бол эн чин аавыгаа алдсан, улс төрийн хувьд гүтгүүлсэн, за математикийн хувьд манай галва нөгөө түрүүн ингээд 2 пейпер бичсэн гэсэн шүү дээ. Гэтэл энэ пейперүүд нь яг хэвлэгдээгүй байхгүй юу? Ямар ч шалтгааны улмаас гэдэг нь мэдэгдэхгүй. Ингээд хэвлэгдээгүй. Ерөнхийдөө юм сэтгэл санааны хувьд агуу юм дарамттай байдалд орсон байсан ба. Докторгүй болцсон тий. Тэгээ мэдээж ингээд архиугаад алкогол хэрэглэхэр чинь хүн бүр докторгүй болно. Алкогол ч өөрөө депрессант шүү дээ. Хүний улам нөгөө депрессд оруулдаг. Яг мэдээж одоо хитүүлээд хэрэглэх юм бол депрессд оруулна. Зарим мэдээж яг тааруулж хэрэглэх юм бол бас хэрэгтэй зүйлч байдаг тий. Тийм яг бүр хэтрүүлэн хэрэглэжэл маргааш бүр хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс их байдаг. Бүр нөгөө гутраад хэцүү болтлоо ууцсан байгаа байхгүй манай хүн тий. Тэгээ ингэсэн ийм байдалтай байсан байгаа манай хүн. За ингээд шүүх хурал болсон. За шүүх хурал бол юу гэхээр чи одоо нөгөө хааныг занал хийлцэн нөхрөөр шууд цаазаар авна штэ. Тэ. Тэгээ ингээд цаазаар авахлахгүй тулд ямар арга хэмжээнүүд авч эхэлсэн бэ гэхээр галвагийн өмгөөлөгч ухаантай хүн юу гэж хэлсэн гэхээр манай галва to Filipe if he betrays гэж хэлсэн. Юу гэсэн бэ гэхээр ерөөсөө хаан маань бидэнд үнэнч байхын төлөө л гэсэн утгатай юм ярьсан байгаа байхгүй.
хааны төлөө ингээд төөст үргэсэн юм аа, хундаг үргэсэн юм аа. Яагаад бид нар сүүлийн хэсгийг сонсоогүй гэхээр хүмүүс нөгөө нэг төлөө гэж тэгдэг шүү дээ, чанга те. Тэгэн юм яриад шуугилдаад эхэлсэн. Шуугилдаад энэ сонсогдоог юм а гэсэн. Тэ энийг нь бол мэдээж хэтрүүлэг гэдгийг шүүгчч мэдчихсэн гэж байгаа. Гэтэ шүүгч маань өөрөө настай хүн байсан. Дээрэс нь галва бол эн чинь ингээд 19-20 настай жоохон хүүхэд байгаа байхгүй. Тэгээ галвагийн хүүхдээ ирээдүй хайрын санагдсан баг тийм. Галвагийн ирээдүг бодоод ийм залуу хүн нөхрийг одоо цаазаар авах нь цаашаа тийм. Маш том амьдрал ард нь хүлээж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд 1832 оны 4-р сарын 29-ний өдөр буюу өдгөөгөөс яг хэдэн жил юм бэ энэ чинь 200 орчим жилийн өмнө тийм. Ерөөсө 192 жилийн өмнө юм байна л та. Гаргасан 193 жилийн өмнө галваг шоронгоос сулсан. За тэгсэн манай хүн зүгээр суугаагүй юм аа. Шоронгоос сулгадангуудаа зүгээр суугаагүй гээд цаашаага их явах бол дараагийн хамтран ажиллагчаа. Тэгээ. Одоо ингээд галвагийн амьдралын тийм сүүлийн хэсгүүд рүү орж байгаа. Хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээ нэвтрүүлгийн төгсгөл рүү оръё. За хоёлоод цоо шинэхэн хамтран ажиллагч орж ирсэн. За нэвтрүүлгийн хоёр дахь хамтран ажиллагчаар за Univision-тэй хамтдаа жаргалтай өрөөтэй Univision компани маань хамтран ажиллаж байна. За Univision маань энэ удаад биднэрт ийм заавар зөвлөгөө маягтай 3 зөвлөмжийг хүргэж өгөөч гэж байгаа юм байна. Төхөөрөмжөө шалгах амархан гэсэн байна. За Univision-тэй холбоотой заавар мэдээллийг IPTV-ийн одоо Univision Tips Desk-ээс авах боломжтой болсон юм байна. Тиймээс мэдэхгүй зүйл гарвал заавал одоо утас руу залгаж оператор руу залгаж хүлээж дахин залгах ч юм уу хэрвээ тань төвөгтэй байдаг бол за лавлах төвд хандахгүйгээр бүх хэрэгтэй мэдээллээ нэг дороос авч болохоор болсныг бидэнд хэлээд байгаа юм байна. За тэгэхээр нэгдүгээрт таны лангийн холболт гэрийн тэжээвэр амтан хүрэхэд ойрхон байна уу? Эсвэл одоо хүлгаар хүрэхэд, шүргэлцэхэд, өшгөлөхөд ч юм уу тийм анзаарахгүй тавилгаар түлхчихэд ч юм уу тийм эрсдэлтэй газар байна уу? Та энийг шалгах хэрэгтэй юм байна. За жишээлбэл одоо тэжээвэр амтан кабелийн утсыг тасдах, гэмтэх, төхөөрөмжийг унгаах, төхөөрөмж болон холболт гэмтснээс шалтгаалаад одоо Univision-ы гурвалсан үйлчилгээ нь доголдох магадлал бас гардаг юм байна. За энэ манай гурвалсан үйлчилгээ болохын ажиллаа гэж хүмүүс холбогддог шүү дээ. Тэгэхээр элэгдсэн үед одоо энэ үйлчилгээ тасалдах боломжтой тул та холболтоо шинээр солих ёстой. Та гэрийн тэжээвэр амтантай бол төхөөрөмжийг одоо тэр тэжээвэр амтан хүрхээргүй хүний гар хөлд өртгөөргүй газар хадгалах нь бас гурвалсан үйлчилгээг ашиглахад доголдол гарч байгаад чинь илүү найдвартай байна шүү л гэж байгаа юм байна. За хоёрдугаарт нь болохоор сүүлийн үеийн гар утас компьютер зэрэг нь илүү өндөр давтамжтай буюу 5G HZ гэсэн юм байна. Тэгж хэлдэг юм уу те? Тийм интернетийг ашигладаг болсон. Тийм болохоор интернетийн хурд удаашрах, гацах зэрэг асуудал нь одоо таны ашиглаж байгаа төхөөрөмжийн насжилттай бас холбоотой. Хэрвээ таны одоо төхөөрөмж аваад хит их удсан бол энэ төр үйлчлэгийн ч асуудал гараад байгаа бол энтэй холбогдолтой байж бас болно. Univision-ы шинжлэгдсэн цагаан төхөөрөмжийг хуучнаасаа ялгарах одоо тэр төхөөрөмжийн хуучнаасаа ялгарах давуу тал нь 2.4 за одоо GHz л гэдэг нь. За гигагерц болон 5 гигагерц давтамжаар зэрэг долгион дамжуулах чадвартай. Тийм болохоор та төхөөрөмжөөсөө одоо хэрвээ төхөөрөмжөө та аваад 3-аас 5 жил хэрвээ ашиглчихсан бол төхөөрөмжөө шинчлэх илүү өндөр хурдны интернет үйлчилгээг авах ёстой юм байна шүү. За 3 дугаарт бол одоо Univision-ы төхөөрөмжтэй нойр ойрхон унтарч мааслаад байгаа бол төхөөрөмж адаптер гэмтсэн байх магадaltaй байдаг юм байна. Тиймээс та зориултын адаптерыг сольж ашиглах ёстой. За зориултын бус адаптер ашиглах нь хүчтэй зөрж төхөөрөмж шатах мэдээж эрсдэлтэй шүү. За зурагтнаасаа Univision Tips гэсэн нэртэй зэсээс заавар мэдээллүүдийг авна. За эсвэл одоо Univision сегмент болон за Help цэг Univision сегмент сайтаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бас боломжтой байна шүү манайхаа. Ийм гоё мэдээллийг хүмүүст хэрэгтэй мэдээллийг Univision-тэй хамтдаа жаргалтай Univision компани маань бидэнд сануулж хэлж өгч байгаа юм байна. Баярлалаа. За баярлалаа. Тийм ер нь одоос нэг оператор ч айгу завгүй ажилтдаг шүү дээ. Тийм ямар ч юуны оператор. Ялангуяа Univision бол айгу завгүй байдаг. Тэгэхээр саяны нэг заавар цэсрүү н ороод эхлээд тэнд байгаа бэлэн ингээд зааварыг уншиж үзээд оролдож үзчихэд бүр болохгүй бол залгуулаагүй. Өөрт ч гэсэн амар тий. Угаасаа л ачаалттай байгаа холбогдож чадахгүй нэг нервтхийн оронд эхлээд ямар ч сан өөрийнх нь зүгээс чаддаг эсвэл өөрийнх нь зүгээс тэнцээ байгаа бэлэн зааврыг уншаад оролдоод үзээрэй манайхаа. Тэгчээд үнэхээр болохгүй бол залгахад ямар юу байх вэ тий.
Яг үнэ. Нөгөө нэг бурхан шүтгэхгүй гэрдэг шиг юм болж байна билүү те. Харин тий. Одоо нөгөө хиний логикоор л явчихж байгаа байхгүй юу? Ерөөсөө Паскалийн логикоор тий. Паскалийн логикоор. За одоо яг энэ хүний амьдралын сүүлийн мөчүүд бол одоо нэрэл 20 жил амьдрахтаа нэрээ харамсгааргүй бүр ингээд маш чанартай гоё амьдрчээ. Тэгэд сүүлийн хэсгийг надад тэгж яддаг чаа. Сүүлийн хэсгийг сонсохоор бол сонин. Яг өмнөх дугаар дээр над ярьж өгчээсэн мөн те. Тий. За тэгэхээр манай Галва ингээд 1832 оны 4-р сарын 29-ний өдөр буюу өөрийнх нь нас орохоос 1 сарын өмнө өдгөөгөөс 200 жилийн өмнө за 193 жилтэй 93 жилийн өмнө шоронгоос суллагдсан. За ингэж суллагдаад дахиад яг хэд хэдэн пейпер бичсэн л дээ тэд нар яг хэвлэгдээгүй одоо баахан янз янзын юм шалтгаануудын улмаас хэвлэгдээгүй. За ингэ явж байхдаа нэг эмэгтэйд дурлсан байна. Гэтэ өнөөдөр бид нар яг энэ эмэгтэй нь хин гэдэг нэртэй хэн байсан бэ гэдгийг мэддэггүй. Зарим хүмүүсийн дурсамж одоо үлдсэн ярианаас харахад энэ эмэгтэй маань өөрөө манай Галвагийн амьдарч исэн газрын одоо түрээслэгч эзнийх нь охин байсан байж магадгүй. Дүүмотел одоо гэдэг эмэгтэй байсан байж магадгүй гэж үздэг. За тэгсэн чинь энэ эмэгтэй нь өөрөө Галва нөгөө эмэгтэйдээ ингээл дурлаад хайртай дуртайгаа илэрхийлсэн чинь ийм эмэгтэй Галвад юу гэж хэлсэн бэхээр гүжээ юута сүү тавьчихсан өөр залуутаа. За ингээд сүү тавьчихсан гэдгийг нь олж мэдсэн. Гэхдээ эмэгтэй өөрөө Галвад хайртай байсан юм байна л та. Үнэхээр хайртай. Галва ч гэсэн энэ эмэгтэйд хайртай байсан. Тэгээд би одоо энэ сүүг бол эсэргүүцдэг. Гэхдээ энэ маань ингээд манай аавын ч юм уу гэр бүлээс болоод ингээд тавьчихсан сүү. Би энийг эсэргүүцсэн ч тэр хүмүүс миний үгийг тоохгүй тий энэ үед ч нөө тэгдэг байсан шүү дээ бараг л эмэгтэй хүний эрх гэж байхгүй тий эмэгтэй хүнийг бараг юм муухай эд бараа шиг үзчихдэг эвгүй байдаг байсан. Тэгээ ингээд тэрийгэ Галвад хэлсэн. Манай Галва бол тэрэн дээр дүрс инэстэй тий эн чинь 20 жолдгоо 20 насны дээр байгаа нөхөр шүү дээ ерөөсөө. Тэгээд шууд нөгөө сүү тавьсан залууч юу гэдэг вүлээ монголоор. Сүү тавьсан залуу гин шүү дээ. Тий сүүт залуу тий. Сүүт залуу дээр нь гүйччихэд хаалгын тогшоод амар ууртаа нөгөөт нь гарч ирээд танихгүй ш нөгөөт нь Галваг тий. Гэтэ яг үнэндээ бол танихгүй биш. Үнэхээр шоконд орсон ба. Яг тэр Галва ч од байсан байхгүй юу хийдэг. Математикт үнэхээр авьяастаа мэдэгддэг тий. Тэргээр нь хүмүүс мэддэг. Дээрээс нь нөгөө хувьсгалч гэдгийг нь мэддэг. Ерөөсөн маш том улс төрийн бас тодорхой хэмжээний нөлөө бүхий фигур болсон байсан байгаа байхгүй. Тэгсэн тэр ийм залуу гинт гэрийнх нь гадаа амар ууртаа байж хүн чинь гайхаа штэ. Яасан гэсэн чинь ерөөсөл хоёлоо ерөөсөө 5 сарын 30-ны өдөр яа бодолцъя тий. Би чамайг эрүүл тулаанд дуудаж байна гэ. 31-ний өдөр шүү. Тэнгүүд нөгөөт нь гайх нь өстэй юу яриад байгаа юм бэ чи яагаад ингэж намайг ингэж байгаа юм гэсэн чи тэр дүү мотел чиний сүд бүсгүй юм байна. Тэр надад хайртай би түүнд хайртай. Би түүнийг өөрийн борлохын тулд чамайг эрүүл тулаанд дуудаж байна гэ. За нөгөөх нь мэдээд зөвшөөрнө. Эрүүл тулааныг бол ингээ Францууд бол тухайд эрүүл тулаанаас татгалзна гэдэг бол тэнэглэл гэж үздэг байсан. Энэ бол ерөөсөө баг амиа орлож байгаа болоо. Тий, адилхан хулчгар зан гэж үздэг. Тэгээ Франц эрчүүд чинь нэг хулчгар байж болохгүй гэдэг байсан үе шүү дээ. Тий, энэ үе чинь амар юм зөстөө нөхдүүд. За ингээ өдөр хоногоо тохироод тэгээ нэг өөрийн секонд буюу нэг өөрийг дагаж явдаг хүмүүсээ бас ингээд сонгоод авсан. За ингээд энэ хугацаанд Галва яасан бэ гэхээр айгүй пессимист байсан ба. Айгүй юм гутранг. Яагаад гутранг байсан гэхээр ерөөсөө бүх найзууд руугаа захиа бичсэн. Би ингээд удахгүй өхнээ манайхаа тий. Ингээд юм гэрээслэл маягийн захинууд бичдэг байсан байхгүй. Тэгээ би энийгээ чамд үлдээж чинь би тэрийгээ энд үлдээж чинь гэсэн маягийн юм захинууд дандаа бичсэн. За бүр тэгээд өөрийнхөө мемориг бичсэн. Математикийн хувьд одоо нөгөө пейперүүдийн тухай, нээлтүүдийн тухай мемориг бичсэн. Харамсалтай нь үүнийг нь Галваг амьд байх үед нь хэвлүүлээгүй. За яагаад хэвлүүлээгүй нь бас бид нар өнөөдөр янз янзын таамгаар ярьдаг. За гэхдээ энэ үед Галва нь өөрөө хамгийн том улс төрийн намын эсрэг хүн байсан учраас ерөөсөө энэ Галвагийн ажлуудыг хэвлүүлээгүй нь ерөөсөө энэ намын шин чанартай байсан байж магадгүй юм байна гэсэн тайлбарууд маш их байдаг. Ерөөсөө энэ манай хүн чинь улс төрийн эсрэг талынх нь айгуу том фигур болчхоор тэрний ажлыг математикийн академийн хэвлээд ахаар нөгөө талын нөхдүүдэд дэмжиж байгаа юм шиг юм болчих магадгүй гэд ийм байдлаар ингээ ажлуудыг хэвлэдэг байсан юм байна. Зөвшөөрдөг байсан юм байна гэсэн таамууд байдаг. Тэгээ надад ч гэсэн бас магадгүй юм шиг санагдсан Галвагийн намтрыг сонирхоод явж байхад юм. Тэгэхээр бас их онцгой баг юм. Өнөөдөр бол ийм юм байж болохгүй. Аль болох шинжилгээ бол тий нээлттэй нэгэн төрөл байх хичээдэг. Аль болох одоо хүнийг арьс өнгө тэгээд яс үндэс тий иймэрхүү зүйлүүд ялгуулахгүй
ялгарлан гадуурхахгүй хичээдэг байна. Гэтэ мэдээж тодорхой хэмжээнд энэ тэнд юм ялгарлан гадуурхал их бага хэмжээгээр байдгийг бол бид нар мэднэ. Тэгээ тэрийг багасгах гэж зорж байгаа. Мөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрхийн асуудал дээр тий эрх тэгш байх шинжилгээнд оролцоо нь бас ижил хэмжээтэй байх, ижил хэмжээтэй үнэлүүлэх ёстой гэдэг дээр шинжилгээний хүмүүс бол өнөөдөр илүү анхаарч ажилладаг. 200 жилийн өмнө бол тэгээ нөгөө хайртай эмэгтэйг нь эд бараа шиг л өөр хүний бараг ингээд зүгээр л ихнэр болгоод өгчөж байгаа шүү дээ. Тэ барыг зараад байгаа юм уу хайшаа тий. Сэтгэл зүрхийг огт сонсохгүйгээр л. Тийм бид нар өнөөдөр тэх юм бол бүр баларна үстэй тий. Одоо хүүхдүүдээ би жишээ нь тий охиноо нэг нөхөртөө сүү тавилцсан байх юм бол алан шүү дээ манай охин намайг тий чинь. Юу таныг утгагүй юм яриад байгаа юм шиг шүү дээ. Эн чинь бол өнөөдөр ингээд хүний эрхийн хамгийн одоо энгийн бид нар хүндлэх ёстой зүйл болсон байхгүй. Тухайн хүний санаа, тухайн хүний сэтгэлийг сонсох гэдэг юм. За ингээд нэг сарын хугацаанд галуу өөрийнх нь меморийг бичээд найзуудаа гэрээслээ үлдээгээд ингээд явсан. Тэгээд 5 сарын 31-ний өдөр эрүүл тулаан боллоо. Нөгөө эмэгтэйгийнхэн төлөө. Харамсалтай нь галуу маань гизэндээ буудулсан. Нөгөө залуу руугаа оноогүй. За энд нэг юм нь ийм юм бэл. Галуу юм гал цолтоо одоо тий цөстөө юм хүн байсан ч ерөнхийдөө одоо хүнлэг гэх юм уу хүнийг буудах ч юм уу тий амьтныг ингэж яах эсрэг байдаг хүн байсан юм бэл галва. Тэгээд хичнээн артиллерийн группт офицер болж очсон ч гэсэн ер нь буугаар baйл буудаж үзсэн үү гэхээс хүний өдөөс буу шаагаж үзээгүй хүн байсан юм байна л та. Айгүй юм юмыг уулын юм их тавьчаар хийхийг хичээдэг уулна. Ийм хүн байсан учраас энэ дуэлд угаасаа өөрийгөө буудуулна гэдгийг мэдээд ирсэн байхгүй манай хүн. Угаасаа нөгөө хүнийг хичнээн үзэн ядж байгаа хайртай эмэгтэйг нь аваад суух гэж байгаа гэдгийг мэдж байгаа ч гэсэн буудаж чадахгүй гэдгийг мэдчихсэн байна. Тэгээ гидсэндээ буудулсан. Тэгээ энд яг хуу би бүр ингээд айгу дургу хүрдэг. Одоо галвагийн түүхийн хувьд тийм айгу харамсдаг дургу хүрдэг хэсэг байгаа. Тэр нь яасан гэхээр нөгөө мө дуракууд нь галваг буудсан газараа хаяад явцсан. Энэ бол бас дүэлийн дүрэн биш юм байна л та тухайн үедээ. За мэдээж буудсан нөхөр буюу дүгэлд ялсан хүн бол ингээ орхиж явж болно. Гэхдээ нөгөө өөрийн секундс буюу дагаж явж исэн хүмүүс тийм. Тэр нь хаяад явцсан. Нэг хүн байсан хаяад явцсан байхгүй. Зүгээр ингээд одоо нөгөө нэг хээр зам дээр үхэх гээд хайцсан. За тэгээ хөвтөж яхад нь ойрхон явж исэн фермчин олоод галууг имлэг түргэж өгсөн. За харамсалтай нь шарханд нь хэдийн бохир ороод үсэрхийлээд ерөөсөө аврах боломжгүй болсон байсан галууг. Тэгээ галуу нас урсан. Өөрийг нас урахад сүмийн имлэгт хажууд нь Альфред гэдэг өөрийнх нь дүүн байсан ба. Тэгээ үхэхдээ Альфредтэй битгий уул Альфред би 20 наснда үхэхэд хангалттай хэмжээний зүйл хийцэн гэж хэлсэн ба. Ерөөсөө битгий харамс би 20 доо үхэхдээ харамсахгүй гэж хэлсэн байгаа байхгүй. Айхтар бас зөстөө нөхөр байсан баха энэ чинь. Тэгээ галва маань ингэж хамсалтайгаар нас урсан. За одоо энд миний нөгөө дургу хүрдэг хамгийн гол юм нь юу вэ гэхээр энд нэг юм эргэлийн зүйл саяхан бүр ерөөсө 20 эдхэн жилийн өмнө номын сангийн бичмлүүдийг ялангуяа Александр Дюма болон галватай холбоотой бичвэрүүдийг судалж явсан хүмүүс олсон. Яасан гэсэн нөгөө эмэгтэй биштэй манай галвагийн хайрлсан Дүмотегийн эмэгтэй маань өөр хүнтэй сүү тавьсан эмэгтэй маань яг үнэндээ энэ үйл явдлаас хойш нэлээд хэдэн жилийн дараа өөр хүнтэй судсан гэдгийг бид олж мэдсэн байна. За нөгөө галваг буудсан нөхөр галвата цуг шоронд бэжсэн хүн бэж магадгүй гэдэг таамаг гарч ирсэн байна. Уучлаарай буруу хэлсэн шүү манайхан. Шоронд цуг биш шүү. Нөгөө партинд нь цуг байсан эсрэг намын хүн байсан байж магадгүй гэсэн юм гарч ирсэн. За эдрийг ингээд судлаа явуулсан чи яасан гэсэн яг үүндээ галуу бол тухайн үедээ маш том улс төрчийн хүүхэд байсан. За нөгөө улс төрчин ингээд амиа орлоод нас орсон галвадгийн одоо нөгөө улс төрийн байр суурь нь нөлөөлсөн тодорхой хэмжээнд. Галуу өөрөө маш одоо ингээд шудрагтай хинээс ч айж ичгүүгээр үгээ илэрхийлдэг маш олон залуучууд галваг дагдаг байсан учраас эсрэг намынхан энэ галва гэдэг нөхөр одоо парламент руу ороод ирэх юм бол залуучууд ерөөсөө галваг парламент руу оруулж чадах юм байна. Магадгүй энэ хүн улс төрийн эргэл хий гэх юм бол тэ залуучууд энэ хүний чи дэмжиж явчих юм байна гэд хувилдсан гэж магадгүй гэж үзэж эхэлсэн. Хувилдаад галваг алуулахын тулд галваг судалсаар агаад тэр эмэгтэйд ямар ч сан одоо сэтгэлтэй гэдгийг нь олж мэдээд дээрэс нөгөө Франц хүний омглон зам байгаа штэ тий. Тэрийг нь ашиглаад зүгээр л энэ дүэл бол ерөөсөө галваг алах зорилготой хүнөх зорилготой жүжиг байжээ гэсэн юм таамаг гарч ирсэн.
За яг энэ нэмэгтэй өөр хүнтэй суусан тэр нөгөө нэг өөрийг нь буудсан хулгайч тэр партийн дээр байсан эсрэг талын матач байсан байж магадгүй гэсэн юмнуудыг харахаар үнэхээр магадгүй байгаа байхгүй. За үүнийг бас батлах нэг юм Альфредтэй дүүтэй холбоотой юм гарчсан юу вэ гэхээр Альфред нөгөө Эколийн политехникийн том математикч нарыг буруутгасан Галагийн үхэлд. Яасан гэхээр та нар хэрвээ Галагийн ажлыг хэвлээд түүнийг математикч болох боломжийг олгоцсон байсан бол Галава математикч болох байсан юм а тий. Тэр өнөөдөр амьд бидэрт ингээд том математикийн шинжилгээ ухааны агуу нээлтүүдийг хийж өгөх байсан юм а. Тэр ингэж тэ зүгээр хээр ингэж мал шиг өгөхгүй байсан юм а гэж хэлсэн. Мөн ингээд Альфред тэр ингэж тэ хуурамч одоо жүжигт автахгүй байсан юм а гэж хэлсэн байгаа байхгүй юу бүр. Тэгэхээр магадгүй ерөөсөө энэ ингээд Галагыг алах зорилготой улс төрийн жүжиг байсан байж магадгүй гэдгийг зарим одоо түүхчид гаргаж ирсэн байна. За энийг батлах дахиад түүхийн хувь зүйл нэг чухал юм болсон юу вэ гэхээр Галагыг нас бараад Францад маш том хувьсгал болсон. Энэ хувьсгалыг Галава өөр том офицертой эхлүүлэх байсан. Энэ нөгөө алдартай Францын хувьсгал энд бас Галагийн нэр орж ирж байгаа. Энэ хувьсгал эхэлсэн. Гэхдээ яг хуу Галагыг нас барснаас сарын дараа эхэлсэн л дээ. Яасан гэхээр нөгөө Галагатай цуг энэ хувьсгалыг эхлүүлэх байсан. Генерал нь өөрөө бас учир битүүлэх шалтгааны улмаас Галагыг нас барснаас хэдхэн хоногийн дараа нас барцсан. Тэгээд нөгөө хувьсгал бүр амар зохион байгуулалттай санагдаж. Тий, айгүй юм нэг юм с сэжигтэй байгаа ч тий, something is off байгаа чинь нэг юм сэжигтэй. Тэгээ нөгөө хувьсгал зохион байгуулах гэсэн хүмүүс маань энэ хоёроо хүндлээд тэгээ хүндэтгээд энэ хувьсгалаа нэг сараар хойшлуулад тэгээ сарын дараа эхэлсэн нөгөө алдартай Францын хувьсгал маань эхэлж дахиж Францад одоо юу төр иргэсэн байгаа тий. Ийм зүйл болсон ба. Тэгэхээр энэ залуухан 20 наснда нас орсон ч гэсэн математикт цоошин хоёр салбарыг бий болгосон. Өнөөдөр энэ хүний онол квант компьютер, квант физикт маш чухал байна тий. Их энергийн физик чухал, математик чухал. Тэгснээ улс төрч том юм нөлөөтэй байсан. Тэгээд өөрөө дуэлд хайртай хүүхнийхэн төлөө буудуулж нас орсон гэд. Ерөөсөө л нөгөө юм кинон дээр ч юм уу эсвэл Александр Дюмагийн зохиолууд дээрээс хардаг хүн байгаа байхгүй юу энэ хүмүүс. Ийм гайхалтай хүн 200 жилийн өмнө амьдарч исэн байна. За, ер нь бол энэ суутнууд бүр цаанаасаа төрчдөг юм байна. Тийм жаахандаа одоо тэр математикийн номыг те өстой баг нэг сонгон суралцах номыг гэдэг шиг тэгж уран зохиол шиг уншдаг. Тэгээд ингээд бүр цаанаасаа төрцөн байд юм байна. За, яг анхандаа бол би өнөөдөр бол миний бэлгүүнээ маань одоо бидэнд ярьж өгж байгаа амьдралыг хуучилж байгаа энэ суутан бол би өстой яг анх удаа сонсож байна. Тэгээд сонсохны бол 20 нас гэдэг бол бас ч хийж хүн хийж бүтээвэл болчхоор айтаа сайхан уртнаас юм уу ч гэж бодох шиг. Уг нь амар жоохон гэж бодмоор байсан чи энэ хүнийг хийж бүтээсэн тэгээд оршсон байдал бол гоё юм аа. Амьдрсан шиг амьдрсан хүн байгаа да. Тэгээ яг хоо тэрийг мэдчихсэн юм шиг бүр. Тийм дараа нь нөгөө бүр Галагыг нас барснаас 10 жилийн дараа энэ Галагийн пейперүүдийг хүмүүс судалж эхэлсэн л дээ. Одоо нээлттэйгээр. Тэгээ энэний шалтгаан бол ерөөсөө л энэ Галагийн пейперийг хэвлэхгүй байсан улс төрийн шалтгаантай байсан юм а гэдгийг баталгаа болт юм билээ. Тийм байна. За баярлалаа бэлгүнэ. Баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдхүү од мөн дээр сувг үзэг сонсогчид та бүхэндээ дэлхийн сотнод нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлгээ та бүхэн маань NTV телевизээр үзэж байгаа. За мөн од мөн дээр радио 83.3 107-гийн хостелгоноор давхар сонсож байгаа. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үрждэг сар хариулт хадгалын урайтай хөдөлთა хөгжлийн банк, за мөн инновашнтай хамтдаа жаргалтай урайтай инновашн компани хамтран ажиллалаа. За студид маань Хятад улс Ланжаа хотоос бэлгүүн холбогдож энэ удаагийн нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлөлөө. Дараагийн нэвтрүүлгээрээ олзъя бэлгүнэ. Баярлалаа, баяртай. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 942 30 15 15 942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй.
100,000 төгрөг хандивснаар од өндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан таны мэдхгүй Монголд ялах болтугай.